Манай аав нэг зарчим байдаг л да. Ерөөдөө бол ядарсан орж ирсэн ч тэр ерөнхийлөгч орж ирсэн ч тэр тэгэл үнээрээ л хийдэг. Одоо сүүл тэр жавхлаахын малганд ирэх сенсацллаа шүү хүмүүс. 75 сая малгай гэдэг. Тэр бол юу гэж 75 сая байх вэ? Алтан оройтой малгай хийлгсэн лаборатори байхгүй манайд л. Тийм Монголч бараг байхгүй. Тэгээ жавхлаахын малганыг бол булган малгай, алтан шонхоор идэрэгдсэн байсан. Тэр булгач биш бас. Худлаа дээрээ бүр улам худлаа сенсацлсан. Тэр чи халиу үстэй, ширээстэй тэгээд шонхоор малгай байхгүй да. Юуж 75 сая өрхөөдөө сая эдэн зуунууд тиймэрхүү л болчихсон. За сайн бацхан уу, намайг Саруул гэдэг хувцас дизайнер мэргэжилтэй. Би 2018 онд Урлаг эрдэмтэд дээд сургуулийг хувцас дизайнер загвар зохион бүтээгч мэргэжлэр төгссөн. Сургуулаа төгсчүүд дам малгайгаараа ерөөдөө дагнсан брэнд үүсгье гэж бодоод татан малгай гэж нээсэн байгаа. Монгол хаттуучийн дээр үед ямархуу чанартай зүйл хэрэгэлдэг байлаа. Тэр утгаар л ерөөдөө татан малгай гэж өгсөн. Чүүдээс гэвэл манай аваргууд их баг ихэнх нь хэлгсэн. Баянмөнх аварга, Мөнхөт аварга, Батэрдэн аварга. Тэгээ одоо байгаа бөхчүүдээс бол хангаар харцаг хэлэгдэг. Тэгээ манай бөхчүүдийн малган дээр нэг юу гэдэг юм аа. Алдаатай зүйл. Тэр их малгайгаа барьж байгаа үзүүлэх үү. Тэгэд тайлбарлал бол ойлгомжтой. Тэгээ. За манай бөхчүүдийн малган дээр ямар алдаа байдаг вэ гэхээр бөхчүүд яг ерөөдөө жанжин малган дээр анх жанжин малгайч нөгөө Сүхбаатар жанжинд зориулагдаж хийхдээ чинь 6 талтай хийгдсэн байхгүй юу? Одоо бол энэ чинь 5 талтай болчиход байгаа шүү. 6 талтай хийгдээд тэгээ нум гэдэг зүйл нь урагшаага харж голддог учиртай үүссэн байхгүй уул нь бол. Тэгээ 90 оноос хойш одоо энэ бүхий холбоо ч юм уу юу ч юм мэдэхгүй ингээд 5 талтай болгож хаяад тэгээ ингээд хавчуурыг голлуулдаг болгочдөг. Одоо тэгээ бөхчүүд ихэнх бөхчүүд ингэж өмсөж яваад байдаг. Тэгээ манайхаар хэлсэн хүмүүстэй хэлдэг вэ энэ чинь буруу ингэж өмсдөг юм аа гэх. Тэгээ яг бүр ёс заншлаа бодох юм бол аяг анх натур үүслээ бодох юм бол энэ битүү малгайд тийм залаа зүх хүчргүй байхгүй. Залаа чи энэ задгаа шилвчтэй малгайн тэрийг галаар хамгаалж ийн гэсэн бэлэгдлээ бодож монголчууд ч ингэж залаа улаан залаа юм уу цэнхэр залаа зүүдэг. Тэгээ тэрээс одоо энэ битүү малгайд ингэж залаа зүгөөд идэх чи тохиромжгүй. Одоо энэ бүгд чи ингэж бас алдагдчихаал яваад байгаа. Хайлагч нураар орж ирээд их нь асуугаад тийм зүгээр нэг юм Монгол хувцастай хүмүүсийн зургийг жааслаа тавьчихсан юм эсвэл танаа хийсэн юм гээд бүгд дандаа манай бүтээлүүд байгаа. Тэ элбэгд орж ерөнхийлөгч байна болохоор буу эхнээсээ буутлал бүх малгай дээл хийлгэжсэн. Дээлийг манай эмээ хийжсэн, малгайг нь манай аав хийжсэн гэл. Элбэгд орж ерөнхийлөгчийг анх ерөнхийлөгч болоход нь эмээ аав хоёр очиж уулзж байгаад хувцсны тухай ярилцсан л та. Манай аав ч ерөөдөө жоохон шулуухан хэлждэг. Анх яг тэр дизайнерууд нь ч юм уу нэг хувцсны өмс нэг загвар зураг гаргасан юм шиг байна. Ерөнхийлөгч аавд үзүүлэн гэж аав наа ч муухай гэж байна. Тэгээ аав эмээ хоёр ерөөдөө судалгаан дээр нь ажиллаад малгай дээлийг хийжсэн. Тэгээ хүмүүс ч айгүй сонио сүүлийн нэг ийм хандлагатай болчиход байна. Аль болох даруухан тусмаа зүгээр идэргээд уул нь бол төрийн тэргүүн гэдэг нь чинь шал өөр хувцастай өстэй байхгүй юу? Шал одоо жишээл байн үндэсний хувцас өмсөн малгай толгой тий комор нөмсөж одоо ард түмэнд өлөр төрөл үзүүлэх ёстой л доо. Тэгээ яг элбэгд орж ерөнхийлөгч буухтаа нэг хідэн малгай нь үлдсэн. Энэ нэг малгай нь үлдсэн байгаа. Энэ загвар болохоор ерөөдөө юунаас багхаадын үеэс санаа авч хийжсэн малгай. Дээр юм дотог джинс тий чулуун тэгээ ингээд дөрөв талтай хүрээтэй одоо бидний мундаг яваг яг эхлэл суурийг бол манай эмээ тавьсан хүүхэд байхасаа л ойж эхэлсэн гэж ярьдээ. Бүр 10 үдтэйгээс өмнө говийн театрт ажилладаг байсан. Тэгээд Эрдэнэтийн театрт ажилладаг байжгаад Улаанбаатар хотод ирээд дуугч эрдэнэч болгоход одоо үндэсний их театр болсон байгаа. Тэгээд хувцсны мастер болсон хүн. Тэгээд анхны гавьяат ойдлчин гэж яригддаг.
Манай аавыг Бөхөт гэдэг өмнө Говь аймгийн харьяат. Ээжиг болохоор Оюн Цэцэг Өвөр Ангийн аймгийн харьяат. Тэгээ манай хам бүл тавуулаа. Доороо 2 дүүтэй байлын том. Гэр бүлээрээ татмалгаслаа нэг ажиллуулаа явж байгаа. Малгай хийгээд бол 20 жил болж байгаа манай аав одоо. Тэгээд яг энэ Монгол малгайны одоо мартагдчихсэн тэр загвар, хүсэл хөгжил тэр бүгдийг анх ерөн сэргээсэн. Бас чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо жишээлбэл тэр жонон малгай, атан малгай эдрэгээл малгайнууд ерөөхдөө мартагдсан баг хийдгүү монголчууд ч нэг хэсэг зүгээр жанжин малгай ч юм уу те тоорцог тэр эсгий тоорцог жанжин малгай юуд нь лоо үзгээ ямар ч өөр малгайгүй юм шиг бусад малгайнууд бол ерөөхдөө мартагдсан байсан. Зарим тэр мартагдсан хийхэд хэцүү ч юм уу те тэр малгайнуудыг ерөөхдөө сэргээж засварлаж маш гоё хийцэр хийж гаргаж ирсэн. Манай эмээ ярьдаг байсан юм. Уран гэж зүгээр нэг гарын уртай биш, гарын уртай, дээрэс нь нүдний ур, ухааны ур энэ бүгд нийлж иж уран гэж яригддаг гэдэг. Манай аав бол ухааны ур бол айгүй мундаг хүн гэж би боддог. Энэ бол нөгөө түрүү яригдсан жонон малгай. Одоо л жонон гэдэг болцсон болохоос анх бол ер нь сэрүү малгай, тэнцэн малгай гэдгээр ерөөхдөө янз бүрийн нэршлэр олддог судалгааны явцад. Тэгээд манайхны бас нэг ярьдаг зүйл одоо энэ чулуун жинс тоног эдрийг манжаас үсэлтэй манжаас хойш гарч ирсэн гэдэг. Уул нь бол ер нь бол Багхаадын үеэс үүссэн. Ер нь бол Ховлын хааны үеэс л анх хувцас маш их өргөн дэлгэрэнгүй соёлжиж эхэлсэн шүү дээ. Ховлын хааны ч үед хувцсны тухай хууль гарч ирж ирсэн бүр. Төрийн ордонд сүүлийн үед нэлээх ажиглагдаад байгаа. Шагнал авах гэж байгаа хүмүүс маань лооуз өмсөд зогсоод идэг. Лооуз малгай чинь бол уул нь бол шал өөр зориулттай тийм хүндэтгэлийн арга хэмжээнд бол ерөөсөө тохирохгүй. Хөдөөгээд өмсөх зориулттай малгай авахгүй да. Үстэй тий. Төрийн ордонд бол ер нь бол тохиромжгүй малгай. Сүүлд Олимпиас мөнгөн медаль авахт нь моллоо яг манай сургуулийн захиргаанаас бас холбогдсон л доо урлаг эрдэмтэд сургуулиас ингээд урлаг эрдэмтэд сургуулиас гарсан брэндүүд нийл хамтраад ингээд дээл малгай гутал гэдэг ингээд комор нь бэлгэлье гэд ярьсан. Тэгээ би 100 жанжин малгай бэлгэлэхээр болоод тэгсэн өөрт нэг таалагдсан баг их л шохоргож харагдсан. Хүмүүс нэг малгай өгөөгүйсэн баг. Тэгээ малгайг их шохоргож хүлээж авсан. Би мэргэжлээ сонгохдоо их хэрэгэлцэжсэн л да. Өөрөө бол яг интерьер дизайн илүү сонирхчихсан. Тэгээд даавж хөрөл нэг хүчлээчгүй угаасаа заавал энийг өвлж аваа ингээд хиймээ гэж тэгж байгаагүй. Нэг захиалагч маань ярьж ирсэн. Тэгээд чи ямар мэргэжилтэй болох гэж интерьер би тэгээд интерьер дизайнаа юм тийм гэсэн. Бөөх тэгээд эний чи хойш тэгээд аавс ч өөрөө малгай хийдэг хүн байх юм уу, өвлдөх юм уу гэдэг. Тэгээд их бодсон л доо. За нэрэгч тиймдээ тэгээд үнс хувцас дизайн мэргэжлийг сонгосон. Одоо ястан үндэстнийхээ малгайнуудыг судлаад явж байгаа. Тэгээд энүүгээрээ нэг үзэсгэлэн гаргах зорилготой Монгол төлөв тийм дам малгайны тэгээд тэр ястан үндэстнүүдийнхээ юугаар хийсэн үзэсгэлэн байдаг юм байлээ. Үндэсний хувцас дээл хвчлээд ерөөдөө яг натур цэвэр Монгол дээлийг барьж илүү ажилтдаг. Одоо жишээлбэл хатан дээл байна те. Энэ бол яг натураар нь хийх гээл ингээл үзчихин. Тэгэл аль болох Монгол үндэсний загварыг алдахгүй байхыг хэлж идэг. Тэгээ манай эмээ маань хэлдэг гэсэн Монгол дээлийг зөвхөн монголоор нь өмсөө тэр тайз урлаг дээрээ л тэр загварын юм өмснөхөөс амьдралд бол Монгол дээлийг монголоор нь өмсөөл гэж хэлдэг байсан. Судлаачд үзснээр бол монголчуудын малгайн төрөл зүйл бол 200-аад төрөл зүйл гэж үздэг. Тэгээ манайх бол ерөөхдөө үндэсний ястнуудынхаа бүхэл малгайг ерөөхдөө баг хийж үзчихсэн. Одоо жишээлбэл музейгээс захиалга орж ирж байна. Драмын чуулгач юм уу те, төмөр замын чуулгач юм уу энэ салон компаниудаас бас энэ натур малгайнууд их захиалга орж ирдэг. Яг нөгөө хуучнаар нь өмсөх сонирхолтой ч юм уу те. Манайх чинь ер нь бол дандаа мундаг дарагчдтай хамтарч ажилладаг. Эрдэнэ гоёл салаа маань манай малгайнуудын юг загвар хийцийг харж байгаа бид нэр захиалга хийдэг байгаа. Тийм бас дархан төмөрөө авах гэдэг бас манай бас байн хамтардаг ах маань байгаа. Материал сонголт бол яг манайх дандаа л
аль болох сайн үнэтэй бүгдийн чанартайг нь авдаг. Одоо торог ба нэмжээрүүд байна, хам тоног гэл бүгдийн л ер нь аль болох чанартай үнэтэй торог, цэвэр торгуудаар л хийдэг. Малгайны гол үнэд явдаг зүйл нь бол тоног чимэглэл дээр илүү үн өвчдөг байхгүй мөнгөн тоног, алтан тоног тэгээ өвшөө үнэтэй бол чулуу ороод ирнэ шүүрс сувд ч юм уу. Тэгэхээр малгайч илүү үн өртөх нэмэгдээ өвчдөг байхгүй. Монгол малгай бол ерөөдөө тэр чигтээ бэлэгдэл агуулж идэг. Монголчууд ч өөрсдөө айгүй их бэлгшээлтэй бэлэгддэг ард түмэн штэ. Тэгээ мандах төрийн малгай эдэргээл. Тийм учраас хүний тэргүүн дээрх зүйлийг хийж байгаа гэдэг нь маш их хүндэтгэлтэй ханддаг. Бахархлын хувьд бол ерөнхийдөө нэгдүгээрт бол удам дамжсан гэдгээр маш их бахархдаг. Тэгээд эмээ аав хоёроо маш их бахархдаг. Хүмүүстэй бүтээлээ өгөхдөө маш их гоё хүлээж авдаг манай хүмүүс. Захиалагч нар байна. Өө өстой гоё болсон байна. Өстой баярлаа гэж зарим нь өрөөл хэлээл, зарим нь сүү авчирч өгөөл. Тэр бүгдээс кайфыг мэдэрдэг.